Сайн байцгаана сонсогчдоо та яг одоо час өдөр сувгийн шинэхэн дугаарыг сонсох гэж байна. За манай сувг болохоор зөвхөн Монгол улсад болсон бодит гэмт хэргийн түүхийг мөн болсон явдлыг баримттайгаар олон нийтэд нээлттэйгээр дэлгэгдсэн мэдээлэлд үндэслэн бэлтгэж хүргэдэг билээ. За ингээ бүгдээрээ бараг 2 сарын дараа эргээд уулзж байгаадаа маш их баяртай байна. Хил чимээгүй алга болсондоо хөлцөл өчий. Энэ хугацаанд надад санаа тавьсан, намайг асууж, сургалж, мэйл бичиж, хүлээж байсан бүх сонсогчдод баярлснаа илэрхийлмээр байна. Тэгээ 2 сарын хугацаанд нэг жижигхэн мис засалд орсон. Тэгээ түүнээс болоод юм ярих боломжгүй байсан. Хэсэг хугацаанд тэгээд араас нь үргэлжлүүлээ шинэ ажилд ороод хувийн амьдралд маань маш том өөрчлөлтүүд хийгдээд YouTube дээр анхаарал хандуулахч бүр сөхөөгүй их удлаа. Бараг ээлжийн амралтаа аваад ирсэн гэх юм уу та. Энэ хугацаанд бүгдээрээ 80 мянгуулаа болсон байна. Бас сувг маань нэгдээд 1 жил болсон байна. Тэгээд нийгмийн хариуцлагын хүрээнд ч гэдэг юм уу, хууль, дүрм, журам ярьдаг хүний хувьд ч гэх юм уу маш олон мөрөөдөө тоглоомын сайтуудаас хамтарч ажиллах санал ирж байсныг хүлээж авалгүй өнөөдрийг хүрсэн. За тэгвэл өнөөдрийн дугаарыг та бүхэнд гэхэд Улаанбаатар Сонос олон улсын хөгжмийн наадам дэмжиж ажиллаж байна. Тун удахгүй буюу 2025 оны 8 дугаар сарын 2-ны өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатар Сонос олон улсын хөгжмийн наадам болох гэж байгааг та бүхэн маань сонссон байх. Энэхүү фестивал нь ямар онцлогтой вэ гэхээр Улаанбаатар хотод анх удаа бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улс болон Солонгос улс, Казахстан болон Монгол гэсэн нийтдээ 5 орны 25 шилдэг уран бүтээлчид нэг тайзнаа хамтран тоглох гэж байгаа юм байна. Тэгээ сонсогч та бүхэн маань тасалбарыг нь Shopee-ийн, Portal-ийн болон GS сүлжээ дэлгүүрийн бүх салбараас худалдан авах боломжтой юм байна. Улаанбаатар Сонос олон улсын хөгжмийн наадам 8 дугаар сарын 2-нд төв цэнгэлдэх хүрээлэнд. За ингээ удаан уулзаагүй болоод ч тэр нэлээд удаан оршил хэсэг явчлаа. Одоо бүгдээрээ өнөөдрийн хэрэг рүүгээ орцгоё. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг 40 минутын орчимд түргэн тусламжийн 103 тоо дууцанд нэгэн айж сандарсан байдалтай эрэгтэй хүнээс дуудлага ирсэн. За тэрээр хэлэхдээ манай эхнэр өөрийгөө буудчихсан байна, хурдан ирээч гэж хэлсэн байгаа. Тэгээ удалгүй түргэн тусламж болон цагдаагийн алба хаагчид тухайн дуудлага өгсөн айлд явж очиход гэрт дуудлага өгсөн гих залуу мөн түүний 5 сартай хүүхэд харин угаалгын өрөөнд нь суултуур налуулж суулгасан. За тэгээд духандаа буудулсан эмэгтэй хүний цогцос байсан. За эмэгтэй хажууд бол тооц 8 загварын галт зэвсэг байсан бөгөөд амиа алдсан эмэгтэйн хувьд нас барах үедээ арх сохтууруулах ундааны зүйлийг бол огт хэрэглээгүй байсан болох нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр амь хохирогчийн туханд буудагдсан тархин маш хүнд гэмтсэн шархан түүнийг үхэлд үргэсэн бөгөөд эмнэлгийн тусламж тэр доор нь яаралтай үзүүлсэн ч гэсэн түүний амь нас нь аврагдах боломжгүй байсан тухай дурдсан байдаг. За үүнээс гадна шинжилгээгээр амь хохирогч нь дээрх гэмтлийг өөртөө учруулсан байх боломжтой буюу амиа хорлсон байна гэж дүгнсэн байна. За ингээд мэдээж энэ эмэгтэй яагаад амиа хорлох болов? Гэмт хэргийн шинж байгаа эсхийг мөрдөж эхэлсэн. Амь хохирогчийн хувьд 1996 онд төрсөн, амиа алдахдаа 26 настай байсан. Дээр дурдсанчлан 2022 оны 5 дугаар сард бол хүүгээ төрүүлсэн бөгөөд хүүн дөнгөж 5 сартай ийм төрөөд удаагүй нялх биетэй ээж байжээ. Харин түүний нөхрийн хувьд өөрөөс нь 5-аас 6 насаар ах юм байна. Өмнө нь гэр бүл зохиож байсан. Өмнөх эхнэрээс салсан 2 охинтой хүн байсан. За энэ залууг бол бүгдээрээ цаашдаа Т гэд яриад явчих. Т болохоор 2020 оны 2 дугаар сард эхнэрээсээ салаад тэгээ 8 дугаар сард амь хохирогчтой танилцаж уулзах болсон юм байна. Амь хохирогчийн хувьд эрүүл мэндийн хувьд багахан асуудалтай байсан.
ухаалах юм бол өндгөн эсийнхэн тоо маш цөөхөн. Одоо тийм болохоор жирэмслэх магадлал багтай. Ингээд эмэгтэйчүүдийн эмч нар бол түүнийг хэрвээ хүүхэдтэй болох юм бол алдаж болохгүй. Аль болох одоо жирэмсэн болох юм бол төрүүлэхийг хичээгээрэй гэж одоо урт хугацаанд зөвлөдөг байсан юм байна. За ингээд амь хохирогчийн хувьд гих залуутай уулзаж үерхэж байх хугацаанд тэдний хоорондын харилцаа тийм ч одоо сайхан ад жаргалтай байгаагүй, таарамж нэг л муутай байсан. Одоо ер нь бол салах тухай бодож байсан ч гэсэн бие давхар болсон учраас найз залуутайгаа болон гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөөд ингээд хүүхдэд төрүүлээд цаашдаа хичээгээд тэд хамтдаа амьдрахаар шийдсэн байна. Ингээд үргэлжлүүлээд түүний амиа хорлсон өдөр юу болсон тухай одоо ярив. Мэдээж тэр өдөр бол гэрт амь хохирогч болон түүний нөхөртэй мөн 5 сартай хүүгээс нөр хин нэгэн байгаагүй учраас одоо ярих гэж байгаа хэсэг бол зөвхөн амь хохирогчийн нөхөр болох Тэгийн мэдүүлэг дээр үндэслэн ярьж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй хаа. За тухайн өдрийн өмнөх өдөр нь буюу 10 дугаар сарын 20-ны орой 22 цагийн орчимд эдний гэрийнхэн гадаа нэг машин ирж зогссон. Тэгсэн чинь амь хохирогч хүн одоо надад юм дайж явуулсан юм аа. Тэгээ тэр юмаа авчаад ороод ирье гэд гарчаад орж ирсэн юм байна. За тухайн үед нь бол эхнэрээсээ нэг юм хум асуугаагүй тэгээ өнгөрөөсөн. Тэгээ маргааш нь энэ хэд нилээн оройтож босоод цай зүгээ уучаад тэгээ гуруула гадаа гарч хүүхдээ салхилуулад байжсэн чинь гинэд өчигдөр орой нэрээ юу ирсэн бол гэж бодсон байгаа. Тэгээ эхнэрээсээ асуусан. Чи нэр өчигдөр одоо хүн чамд юм дайж өгч явуулсан гэдээсэн. Хаана байгаа юм бэ? Юу юм бэ гэсэн чи амь хохирогч ерөөсөө хэлэхгүй тэгээд нөгөө авчирсан юм үзүүлэхгүй байсан юм байна. За тэгэхээр нь уурлаад чи надаас юм нуудаг болцсон юм уу гэд гэр доторхоо гаднахаа гэд хайж эхэлсэн. Тэгсэн амь хохирогч за би чамд үзүүлъя гэд байшингийнхаа араас нэг том боодолтой юм аваад ирсэн юм байна. Тэг гэртээ оруулаад задлаад үз гэд хэлсэн. Ингээ нөгөө боодолтой зүйлийг нь задлаад үзсэн чинь дотор нь буу байсан. За буу хармагцаа бүр гайхаад юун буу вэ? Чи буугаар яах чам бэ гэж асуусан чинь амь хохирогчод ерөөсөө хариулахгүй хэсэг байж исэн гэж бол хэлээд байгаа. Тэгээд эхнэрээ нилээн удаан шалгаасны дараа амь хохирогч би наад буугийн чинь хөдөө аав ээж хоёрт явуулах гэж байгаамаа. Аав ээж хоёрын таньдаг хүн хөдөөнөөс загсан. Наадах чинь сумтай буу шүү гэж хэлсэн маа. За харин Тэгийн хувьд энэ тайлбарт нь итгээгүй худлаа ярьлаа яг яах гэж байгаа юм бэ гэх зэргээр эхнэрээ шалгаасаар байсанд эхнэр нь уурлаад яас ядаргаатай юм бэ гэд бухимдаж эхэлсэн. Тэгэх залуугийн ярьж байгаагаар амь хохирогч эхнэр нь нэг уурлахаараа нилээн зөрүүд зантай болохоор эхнэрээ уурлаж эхэлмэгцэн чимээгүй болоод хүүгээ унтуулах гээд байж байсан гэж бол өөрийгөө хэлж байгаа. Тэгсэн эхнэр нь би зурагт руу явчихад ирий. Дүү нар дээрээ очичхоод ирий. Энэ бууг бол хөдөө унаан дайж явуулах юм аа. Дүү нар дээр аваачаад хүргэж өгчгөөд ирье гэж гинэтхэн хувцлаж эхэлсэн. За ингээ явахгүй гэж харилцаа бол нилээн маргааны шинжтэй болж эхэлсэн. За энэ үед бол амь хохирогч халаасандаа бууны сумыг бүр маш олноор нь хийчихсэн байгааг бас мэдсэн гэж байгаа. Ингээд хэсэг маргалдаж байгаад эхнэрээ тайвшруулад буу сумыг нь авч далд хийчгээд одоо энэ хэд бол гарч хоол идчихэд эргээд гэртээ ирцгээсэн юм байна. Эргэж гэртээ ирээд байж байтал эхнэр нь усанд орохоор угаалгын өрөөндөө орсон. Харин хүүтэйгээ хамт хөвтөж байтал шүршүүрийн ус дуурч байснаа гинэтхэн тас хийсэн чанга чимээ гарсан. Тухайн үед бол бодохдоо эхнэрээ усанд орж агаад хальтраад унчглаа гэж бодоод шууд босоод угаалгын өрөө рүүгээ гүйж очоод хаалгыг нь түлхсэн чинь хаалга нь онгоохгүй ингээ юмар дарчихсан юм шиг байгаад байсан гэж. Тэгээд хаалгыг нь ингээ баг багаар түлхээд зай гаргаж агаад завсраар нь орсон чинь угаалгын өрөөнд эхнэр нь толгой хэсэг нь хаалганы нугсан талын булан руу харчихсан байдалтай. Биеийнх нь ерөнхий одоо байдал нь бол урууга буюу одоо доошоогоо харсан байдалтай байж исэн. Хэлэхдээ их эвгүй байдалтай байсан халтарч унаад ухаан алдсан юм байна гэж бодоод сандраад шууд дээш нь өргөөд нойлын суултуур налуулаад хагас суулгаад бууг нь олж харсан. Мөн толгойн дух орчимд нь овоож хавтсан харагдсан. Тэгэд би эхнэрээ толгой руугаа буудсан юм байна гэж бодоод шууд түргэн дуудсан. Эхнэр маань яагаад ийм зүйл хийсэн талаар үнэхээр мэдэхгүй байна. Би ийм зүйл төсөөлж байгаагүй гэж хэлсэн. Мөн тэрээр хэлэхдээ эхнэр маань өмнөх өдөр нь чи хүүхдээ хараад үлдэж чадах уу? Ингээд уйлуулад байх юм биш үсттэй гэж асуугаад байсан. Буу авсан байхаар нь буугаар өөрийгөө янз бүрийн юм болгох гэж байгаа юм биш үсттэй гэж хальт санаанд орж ирсэн. Гэхдээ арай ч үгүй байлгүй дээ гэж би бодоод өнгөрсөн гэж
тэ хэлсэн байна. Мөн түүний мэдүүлгээс үргэлжлүүлэн дурдах юм бол нэлээд хэд хоногийн өмнө эхнэр маань би одоо аав ээжигээ хүүгээ дүүнраа чамайг мөн өөрийгөө хэнийг ч юу ч бодохгүй зүгээр л залхаж байна гэж уурлаж бухимдаж байсан. Манай хүн хаяа дууга хураагаад их сонирн болчихдог, их ууртай бухимдуу хүн байгаа юм. Гэр бүлээс гадуур ямар нэгэн харилцаа байхгүй, маргаантай асуудал бол байхгүй гэж тэг их залуу бол мэдүүлэг өгсөн байдаг. Мөн эхнэрийнхээ амиа хорлсон байж болох үз нэгэн томоохон шалтгаан одоо нөхцөл байдлын тухай мэдүүлэгтээ дурдсан. За тэр хэсгийг нь бол би мэдүүлгийг нь дахиад та бүхэнд шууд үргэлжлүүлээд уншаад өгье. Тэрээр хэлэхдээ би энэ 108 дугаар сард дундговь руу уурхаад ажил хийхээр явсан. Тэр хойгуур ихнэр 10 жилийнхаа нэг найзтайгаа уулзаад 1xbet гэдэг мөрий тавьдаг бооцоод аппликейшны дансыг цэнгэлж өгдөг агентийн ажил хийж байсан. Уг ажлыг хийж байх хугацаанд 100,000 төгрөгөөр тоглоод буцаагаад татуулахад 5% бонус авч байсан. Тэр нь зөвхөн 10 дугаар сард л хүчинтэй байсан. Хаяа 1-5 сая төгрөгийн хооронд мөнгө эргэлдүүлж тоглож 5% бонус авч байсан. Тэгээд эхнэр амиа хорлохоос 6 хоногийн өмнө буюу 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орой 20 цагийн орчимд бүр их нэг тийм докторгүй байн гарч тамхи татаад байсан. Тэгэхээр нь гараад яасан бэ гэд асуусан чинь би зөндөө мөнгөний өрөнд орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би хэдэн төгрөг юм бэ гэд асуусан чинь 34 сая төгрөг гэж хэлсэн. Тухайн үед 21 цагт ажил хүлээлцэх ёстой байсан. Тэгэхээр нь би түүнийг жоохон хоошлуулчих, хайр нэг суугаад үзье гэж хэлээд ажил хүлээлцэх цагийг нь 23 цаг болгож хоошлуулсан. Тэгээ 23 цаг хүртэл би тоглосон. Тоглоод 14 сая 140 мянган төгрөг л эргүүлж олсон. Тэгээд угаасаа амжаагүй учраас манай хүн нөгөө ажилуулдаг хүмүүс рүү залгаад би найзынхаа дансыг цэнэглээд өгсөн чинь нөгөө хүн нь мөнгө хийгээгүй, мөнгө нь орж ирсэнгүй, хоошлуулаад алга болчихлоо. Би тэр хүнээ өөрөө хариуцаад мөнгийг нь хийлгэе гэж хэлсэн. Тэгсэн нөгөө ажилуулдаг хүмүүс нь шөнө 2-3 цаг хүртэл манай их нарыг хардаад видео кол хийгээд байсан. Тэгээд ажлаас нь халлаа гэж хэлсэн. Ингээд маргааш нь их нар маань нэг хэсэг жингээс сэтгэл дундуур байсан. Бид хоёр ярилцаад мөнгөний асуудлыг нь шийдэе гэж тохиролцсон. Тэгээд тэр өдрөөс хойш сэтгэл санаа нь гайгүй, их сайхан аштай л байсан. Хаяа нэг сэтгэлээр унсан байдалтай ойр ойрхон тамхи татаад байдаг байсан. Бусад үедээ хүү бид хоёртой их тайван харьцдаг байсан. Мөн 1xbet-ийг тусдаа цэнгэлдэг аппликейшн байдаг. Тэр нь байнга мөнгөтэй байдаг. Яг мөнгө гэж хэлэхгүй ч цэнгэлдэг тоо байж байдаг. Хүн мөнгө шилжүүлсэн тохиолдолд мөнгөний хэмжээгээр нь тухайн хүний дансыг нь цэнэглэж өгдөг гэсэн үг. Яг л мөрийдэд тоглоомын газар шиг нэг ёсондоо жотон гэсэн үг. Уг ажлыг гэрээсээ уцаараа хийдэг. Тэгээд мессенжер чатаар ажлаа хүлээлцдэг. Ажлаа дараагийнхаа хүндээ өглөө гэхэд тоглоомын дансанд орж болохоо болчихдог. Өөрөө гараад дараагийн хүндээ эрхээ шилжүүлж ажлаа хүлээлцэхээр давхар орж хүний данс цэнэглэж болдоггүй болчихдог юм. Цалингийн хувьд 1 сая 800 мянган төгрөгийн цалин 1 сард авдаг байсан. Өмнө нь бол 2020 онд эхнэр бид хоёр хамт усанд орж байхад эхнэр хоёулаа энэ ванта усанд живчхүү гэж хэлж байсан. Өөрөөр бол ямар нэгэн амиа хорлох оролдлого хийж байгаагүй гэсэн мэдүүлгийг тэг их залуу одоо аим хохирогчийн нөхөр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн байна. За гэтэл энэ хэрэгт бусад гэрчээр оролцсон мэдүүлэг өгсөн хүмүүс болохоор амь хохирогчийг амиа хорлсон байж болох ууз бас нэгэн өөр шалтгааны тухай ярьсан байгаа. Ингээд та бүхэнд тухайн гэрч нарын мэдүүлгээс дурдаад явъя. Гэрч энэ гих хүний хэлснээр энэ хоёрын одоо харилцаа болохоор амь хохирогчийг жирэмсэн байх үеэс л одоо хэрэлдэж маргалддаг байсан. Тэгээд энэ гих гэрчийн анзаарч харснаар амь хохирогч тэг их залуутай учирсан цагаас хойш бол байнга л их бага хэмжээний хэрүүл маргаантай байдаг, түргэн ууртай амархан цочдог, уцаартай болсон ажиглагддаг байсан юм байна. Мөн амь хохирогчийн хувьд энэ гих гэрчэд өөрөө ярихдаа тэ ажил хийхгүй байна, хийхээр их ялархаад байна. Тэ чи хүүхдээ хаар би ажил хий гэхээр дургуцаад байдгаа гэж хэлжсэн юм байна. За тэгээ бас нэгэн анхаарал татгуу зүйл явдал юу вэ гэхээр хүүн төрөөд нэгэн сартай байхад нь одоо амь хохирогчд тэ гих залуу гар хүрч байсан. За энэ нь болохоор 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр юм байна. Тэгээ тэр өдөр болохоор амь хохирогч гэрч энийг дуудсан. Тэгээ яваад очсон чи амь хохирогч гэрийн гадаа уйлцсан сууж байсан. Тэгээ юу болсон талаар нь асуусан чинь нөхөртөөгөө муудалцсан. Тэгээд
Тэ уурлаад амь хохирогчийг өсдөөд орлуу шидэж унгаасан. Унсныхан дараа гидс рүү өшгөлсөн гэж гэрч энд хэлж байсан юм байна. Тэгээ гэрч энэ бол тухайн үед цагдаагийн 102 тусгай дугаарт дуудлага өгч байсан. Гэхдээ яг яаж шийдвэрлэгдсэн тухай нь бол нарийн мэдээлэл олцсонгүй. За тухайн үед бол амь хохирогчийн 2 гарын шуу, тохой, мөр, бууглах хэсэг нь бол олон газраа маш том хэмжээтэй хөхөрч өгсөн. Мөн цээж хэсэгт нь нүдэнд ил харагдахуйц хэсэгт нь ингээд том хөхрөлтүүд үүссэн. Нүүрэнд нь бас бага хэмжээний хөхөрцөн байдалтай байсан. За ингээд дахиад 3 сарын дараа буюу 9 сарын 29-ний өдөр 20 цаг 55 минутын орчимд амь хохирогч мөн л гэрч энэ рүү залгаад хүрээ дээрээ одоо Тэ намайг зодоод байна. Ирээд аваад гаач гэсэн юм байна. Ингээд яваад очисон чинь Тэ унтлагын өрөө, зочны өрөө хоёрынхоо дунд хувцастай түнхээ үүрээд зогсчихсон. Хүүхэд нь орон дээр уйлчихсан байдалтай. Харин амь хохирогч бол шалан дээр уйлаад сууж исэн юм байна. Тэгээд гэрч энийг гэрт нь яваад орсон чинь Тэ бол одоо юм ярихгүй шууд зөрөөд гараа авсан гэж байгаа. За гэрч энэ бол нэг иймэрхүү зүйлсийг мөрдөн шалгах ажиллагааны явцад ярьсан байна. Харин одоо бүгдээрээ гэрч Б гэх хүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтэй танилцъя. Амь хохирогч нөхрийнхөө талаар хэлэхдээ сүүлийн үед байнга муудалцаад байгаа. Намайг ерөөсөө тоохгүй байгаа. Байнгын хэрүүл маргаантай байгаа. Хөөхөр явахгүй байна. Би салмаар байна. Зодоод байдаг гэх зэргийг дурдсан байгаа. Мөн амь хохирогч гэрч Бэд хэлэхдээ нөхрийгөө мөрийдэ тоглоом их тоглоод байна. Ажил хийхгүй байна. Үр нэмээд хэцүү байна гэж хэлж байсан ба. За тэгээд гэрч энэ болон Б-гээс гадна дахиад өөр 2 гэрч мэдүүлэхдээ энэ хоёр ер нь бол байнга хэрүүл маргаан хийдэг. Заримдаа нөхөр нь зодоод байгаа юм шиг ийм чанга пит пад гэсэн ийм дуу чимээ гарч байдаг. Хаяа шөнөөр одоо дуун өндөрсөөд хоорондоо ойрлож чарлаад муудалцаад байдаг. Гэхдээ нөхөр нь л хашгираад байх шиг байсан. Эмэгтэй чимээгүй л хажууд нь зогсож байсан гэж хэлсэн маа. Тэгээ энэ зүйлийг ярьсан хүнийг бол магадгүй хөршин юм болов уу гэж би хувьдаа ойлгосон. За тэгээд мөн хэрэг давагцсан дахиад нэг гэрч байгаа Д гэх хүн байна. За Д гэх хүн бол мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ дурдахдаа 2022 оны 6 сард амь хохирогч Д рүү залгасан. Тэгээд одоо нэг хагалгаагаар хүүхэд төрүүлчээд байхад нь нөхөр нь гидс рүү өшгөлсөн гэж ганцхан сартай байхад нь гэсэн үг шүү дээ тий. Тэгээ яагаад нөхөртөөгөө муудалцдаг талаараа одоо энэ гэрч Дэд амь хохирогч бол хэлэхдээ нөхөр нь онлайн мөрийдэ тоглоом тоглодог маш их өртөө. Тэгээ амь хохирогчоос байнга мөнгө нэгдэг. Ээжээсээ хідэн төгрөг олоод өг хурдан өсгөөд буцаагаад өгчий гэд одоо ингээ байнга уурладаг. Тэгээ зөвшөөрөхгүй болохоор нь муудалцаад тэгээд зодон болдог талаар хэлжсэн юм байна. За ингээ саяны олон гэрч нарын мэдүүлгээс харахад энэ Тэ гэх залуу бол өөрөө онлайн мөрийдэ тоглоомонд донтчихсан байсан нь бол харагдаж байгаа. Мөн бас нэг дурдаагүй гэрчийн мэдүүлгээс харсан чинь яасан бэ гэхээр наадмаар одоо ихнэр хүүхдтэйгээ энэ 3 хөдөө явсан юм байна л та. Тэгээд буцах зардлаараа бүр мөрийдэ тоглоом тоглоод одоо хөдөө байхдаа алдчихсан гэж байгаа. Тэ амь хохирогч ууралсан чинь бас зодсон гэж байгаа. Тэгээ зодохдоо юу гэж хэлдэг вэ гэхээр би та хоёрыг тижээх гэж онлайн мөрийдэ тоглоом тоглодог гэж Тэ гэх залуу бол өөрийгөө байнга өмөрдөг гэж байгаа. За үүнээс гадна амь хохирогч бол саяны дээр дурдсан Д гэх гэрчэд төрснийхаа дараа нэг удаагүй байхдаа амиа хорлох талаар нэг удаа хэлж исэн. Тэгснэ хэдхэн хоногийн дараа амиа хорлож чадахгүй байна. Хүүхдийнхээ төлөө амьдрмаар байна. Ээж болох гоё юм аа гэж хэлжсэн гэж байгаа. Дээр дурдсанчлан амь хохирогч бол 10 жилийнхаа ангийн хүүхэдтэй уулзаад 1xBet-д одоо ажилд орсон гэж ярьжсэн да. За тэгвэл байсан хүний мэдүүлгийг одоо хүргэе. Миний хувьд амь хохирогчийг танина манай нөгөө админы 10 жилийнх нь найз гэсэн. Тэгэд нөгөө админаар маань дамжиж манай ажилд орж ирсэн мөн манай шинэ админ гэсэн үг. Амь хохирогч нь нэг удаа 2 сая төгрөгийг хүнд андуурч хийсэн. Дараа нь 24.8 сая төгрөгийг өөрийн танил найзын нөхөр гэх Тэ гэх нэртэй Facebook хэрэглэгчтэй хүний дансанд энэ оны 10 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлж авсан байсан. Тэ гэх хүн нь тэр мөнгөөр 1xBet тоглоод алдчихсан байсан. Яг ямар тоглоом тоглосон болох талаар нь надад мэдэх зүйл алга, мэдэх боломжгүй. Амь хохирогч бол өөрөө тоглоогүй, харин Тэ гэх хаягтай хүн л 1xBet тоглосон байсан гэж энэ гэрч бол хэлсэн байдаг. За ингээд шүүхэн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн биед бол туханд нь үүссэн сумны шархнаас гадна баруун бууглага, зүүн дал, хоёр гуй, баруун шилб, баруун тавхаанд нь
цус хуралт гэмтлүүд тогтоогдсон байгаа. Мөн миний хувьд гэх юм бол одоо энэ хэргийн шүүхэн шийдвэрийг уншаад байж байхад нотлох баримтууд дунд нь Талигачийн өөрийн ашигладаг Facebook хаягийн пост хэсэгт одоо 3 хоногийн өмнө буюу 2022 оны 10 сарын 19-ний өдөр зөвхөн одоо өөрөө харах онлими тохируулгатаагаар оруулсан постны гэрэлт зургийн үзүүлэлтүүд нотлох баримтаар авагдсан гэж биччихсэн байсан. Гэхдээ яг тухайн постн дээр юу гэд биччихсэн байсан нь бол шүүхийн шийдвэр дээр нарийн дурдаагүй байсан ч гэсэн одоо энэ пост нь амь хохирогчийг нөхөр Т гэх залуу нь амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэсэн нотлох баримт болж байгаа юм байна лээ. За ийхүү Т гэх залууг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч амь хохирогчийг үл ялах зүйлээр шалтгаглан 2022 оны 6 сарын 6 болон 9-р сарын сүүлээр бие мах бодит нь халтаж байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Мөн 2022 оны 10-р сарын 21-ний өдөр буюу түүнийг амиа хорлсон өдөр нь мөн амь хохирогчийн бие мах бодит нь халтаж баруун бууглаг 2 гуй, зүүн дал, баруун шилб, баруун тавхаанд нь цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан. Үүнээс гадна амь хохирогчийг урд нь байнга зодсон. Удаадараа эдийн засгийн эрх чөлөөнд нь халтаж санхүүгийн хүндрэл учруулсан. Байнга доромжилсны улмаас амь хохирогч нь 2022 оны 10-р сарын 21-ний өдрийн 19 цаг 36 минутын орчимд тооз 8 загварын буугаар толгоон цох хэсэгтээ буудаж амиа хорлсон буюу шүүгдэгч Т түүнийг амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гэж Сүхбаатар дүүргийн прокуророос яллах дүгнэлт үлдэж энэ хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. За одоо та бүхэндээ үргэлжлүүлээд амь хохирогчийн ээжийнх нь шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлгээс хүргээд тэг яг ямар яар шийтгэл хүлээсэн тухай нь хэлж өгье. За амь хохирогчийн ээж хэлэхдээ тэр бол миний том буюу анхны охин 1996 онд төрсөн. Амь хохирогч надад ээжээ би жирэмсэн болсон гэхээр би мэдсэн талаараа хэлээд чи ахуулах талаар ярьсан гэж сонссон. Болоорой анхны хүүхэд учир болохгүй. Тэгээд дээрэс нь эмнэлэгт үзүүлж байхад чиний шинжилгээг хараад өндгөн эс чинь бага учир хүүхэд олох юм бол гаргах талаар зөвлөж ийсэн. Тийм болохоор аав бит хоёр чи их баяртайгаар хүлээж авч байна. Мөн хүүхдээ чи эцэг ямар хүн байдгийм бэ гэд асуусан чинь Т гэдэг хүний талаар хэлж байсан. Мөн түүнийг урд нь амьдралтай байсан. Одоо салсан байгаа гэхээс өөр зүйлийг манай охин бол яриаггүй гэж ээж нь хэлсэн байдаг. Мөн охин маань хэлэхдээ энэ хүнтэй би суух сонирхол алга гэж хэлсэн. Тэгэхээр нь яагаад юм бэ гэд асуусан чинь Т гэдэг хүнийг мөрөөдө тоглоом тоглодог бас арх сохтууруулах хундаа хэрэгэлдэг гэж хэлсэн. Тэгээ би ярилцаад хүүхдээ гаргахыг зөвлөөд сэтгэл санааг нь тайтгаруулад орхисон юм аа. Амь хохирогч энэ оны 5 дугаар сарын 8-нд 1-р төрөхөд хүүгээ төрүүлж би очиж байсан. Хүүхдийн эцэг Т-гийн хувьд ирээгүй. Тэгээд төрхөөс гарахад нь би тосож авсан ба би зээ хүүгээ тэрврээд аваад байж байхад нэг залуу манай нөхөртөө сайн байна уу гэд мэдлээ зогсож байсан. Би тэр хүнийг таниагүй учраас анзаараагүй өнгөрсөн. Тэр цагаас хойш би зээ хүүгээ харсан учраас за аав нь ирүүл иргэдээ гэтэл огт ирэхгүй холбогдохгүй байгаад л байсан. Би өөрөө хөдөө их ажилтай мал маллаж аж төрдөг байсан учраас Т бол ямар нэгэн байдлаар ярилцаж чадаагүй өдийг хүрсэн. Урд нь охин маань амиа хорлох үйлдэл хийж байгаагүй, ярьж байгаагүй гэсэн мэдүүлгийг амь хохирогчийн ээж нь өгсөн байна. Харин Т гэх залуу шүүх хуралдааны үеэр хэлэхдээ би амь хохирогчийг хамгаалж чадаагүй дээ. Маш их харамсаж байна. Энэ хэргийг би хийгээгүй. Өөрийнхөө хүүтэйгээ уулзмаар байна. Хохирогч талаас хүүтэйгээ уулзахыг минь зөвшөөрч өгнө үү гэж хэлсэн байдаг. За ингээд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Т-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 14-р зүйлийн нэгдэх хэсэгт заасан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга хүчирхийлсэний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэнд гин буруутай тооцож түүнд 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял оноож нээлттэй хорих байгууллагад ял идлүүлэхээр шийдвэрлсэн байна. Энэхүү кейс нь Монгол улсад одоо цахим мөрөөдөд тоглоом, гэр бүлийн хүчирхийлэл, за тэгээд төрсний дараах сэтгэл гутрал гэсэн одоо 3 том аюул нэг залуу бүсгүн амнастыг авч отсон маш харамсалтай хэрэг гэж миний хувьд дүгнэлээ. Тэгээд 5 сартай хүүхэд өнчрөөд эцэг их нь охиноо алдаад харин одоо буруутан болсон хүн гин буруугаач ингээд хүлээн зөвшөөрөхгүй үгүйсгээд сууж гин. Захин мөрөөдөд тоглоом бол одоо тоглоом биш ээ гэж боддог. Тэгээ зарим хүний хувьд бол нэг удаа дааз тохиож болох ч гэсэн зарим хүний хувьд бол одоо амьдралынх нь эцсийн зогсоолч
болж болно гэдгийг энэ дугаар харуулсан болов уу гэж бодож байна. Мөн энэ дугаар дээр нэмж хэлэхэд хэрвээ сонсогч нарын маань дунд сэтгэл зүйн хямралтай, ярих хөнгүү, хэцүү байдалд байгаа хэн нэгэн байх юм бол 1800 2000 дугаарт залгаж мэрэгжлийн сэтгэл зүйчэд хандаарай. Туршлагатай, найрсаг мэрэгжилтнүүд таныг сонсож, таны амьдралын түүх мэдрэмжийг тань задалж, бэрхшээлийг даван туулахад тань туслахад бэлэн байгаа юм байна. Сэтгэл зүйн асуудал, хүнд бол хизээж тохиолдож болох учраас энэхүү утсанд 7 хоногийн өдөр бүр 24 цагийн турш үн төлбөргүйгээр зөвлөгөө мэдээлэл өгөх юм байна. За өнөөдрийн дугаарыг Улаанбаатар Сонос олон улсын хөгжмийн наадам дэмжиж ажиллалаа. 2025 оны 8 дугаар сарын 2-ны өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд 5 орны 25 уран бүтээлчид нэг тайзнаа хамтран тоглох гэж байгааг та бүхэндээ дахин дуулгая. Та бүхэн мэдээж тасалбарыг Shopee CGM, Portal CGM болон өөрт ойрхон GS25 сүлжээ дэлгүүрүүдийн бүх салбараас худалдаж аваарай. За ингээд бүгдээрээ өнөөдрийн дугаараа энэ хүрээд өндөрлөе. Энэ хүртэл надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ тун удахгүй эргээд уулзъя. Түр баяртай сонсогчдоо.